шалтгаан нь юу байна л гэдэг юм бас байгаа тийм шүү дээ. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. Танаа энэ жилээс анги авсан юм те? Тий би декреттэй байж гаад энэ жил аваад 54 хүүхэдтэй манай анги 40 хүүхэдтэй. 40 хүүхэдтэй. Оо золон мэдэртэй юм те. Тэгэхээр одоо яг энэ хөвгүүд их байгаа учраас одоо яг илүү ямар асуудлууд их гарч ирж байна? Танаа энэ дээр. Спортын тэмцээн сайн талаасаа гэх юм бол спорттой бүх төл дээр манлайлаад алтыг аваад алтыг сая төгсгсөн байгаа. За сөрөг тал гэх юм бол одоо нөгөө сүрийн хүүхдүүдийн донд одоо хамгийн их нийтлэг байгаа. Тамхины асуудлыг хэрэгжиж байна. Өмнө нь байсан бол яг нөгөө ахлахангийн хүүхдүүд дээр нөгөө утаа тамхи хэрэгждэг байсан бол одоо ерөөсөө нөгөө электрон тамхи талт хэлбэрээр маш их хэрэгжиж эхэлж байгаа. Илэрчиж байгаа. Тэгээ ямар нөхцөлд баригдаж ийнэ гэхээр нөгөө хөвгүүдийн нойлд дүүжин таазаа цоолоод бэлтааныхаа ханыг цоолоод нуух тохиолдол аяг гарч ирж байгаа. Их цуцарлаганаар татчих юм уу гараад? Их цавцарлаганаар. Тэгэхээр их цуцарлаганаар тэнцээ эргүүл хийдэг юм уу? Их цавцарлаган болохоор манайх юу байхгүй нөгөө эцэг эхчүүд маань энэ жил нөгөө төрөөсийн байран дээр амьдгаар уяагаа учраас тэнцээ нөгөө дөрөв эцэг их маань хоёрын дотор 2 давхар 3 давхар хүүхдүүдийнхээ нөгөө нойлуудын юм дээр эргүүл хийх гэдэг. Тэгээ эцэг эхчүүд ерөнхийдөө илрүүлдэг гэсэн. Тэгэхээр нөгөө сургуулийн орчинд яг энэ электрон тамхитээр нэлээд багш нар хяналт тавиад эхлэхээр хүүхдүүд маань энэ далд хэлбэр рүү шилжиж байна л. Түгээмэл өмнөх нөгөө тамхины хилцүүлэгтэр ч гэсэн манай нэг сургуулийн суралцагчд нөгөө нойлд ороод нойлын цаас хайдаг тэр хогийн самнда нуугаад ингээд нойлын цаасанд ороож байгаа нуугаа хийгээд баригдсан юм асуудал гарч ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь эргээд нөгөө наад захын тэрийг эргээд аваад хэрэглэнэ гэдэг чинь буцаад амдаас тий маш их хортой зүйлүүд гарч ирээд шүү дээ. Тэгээд одоо ингээл нөгөө өсвөр насны хүүхдүүд чинь амнаас амны орон нэг одоо цэглэн тамхиад дамжуулж хэрэгэлдэг ч юм уу иймэрхүү зүйлүүд гарч ирээд байгаа. Тэгээ ер нь бол яг электрон тамхи нийгэмд гэдэг юм уу өсвөр насны сурагчдын дунд сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн одоо дунд бол нэг юм нийтлэг буруу ойлголтууд бас яваад байгаа. Утаа тамхинаас гарах хэрэгсэл бол электрон тамхи юмаа гэдэг ойлголт нийтээр яваад шүү дээ тий. Тамхинаас гарахын тулд электрон тамхиг татаад байна тий. Гэтэл ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд чинь нөгөө утаа тамхиж татаагүй гэж шууд электрон тамхи татаж байгаа. Тэгэхээр энд чинь нөгөө хор уршгийн хувьд хэрэглээний хувьд ямар нөхцөл байдал үүсээд байна вэ гэхээр за утаа тамхиг бол магадгүй нөгөө хүмүүс чинь нэг зай завсартаа татаад байна шүү дээ тий. Нэг татчаад магадгүй нэг их татдаг хүн бол нэг 20 минутын дараа ч юм уу татдаг. Гэтэл электрон тамхи чинь болохоор нөгөө шингэнийг ууршуулах хэлбэрээр татдаг. Тэгээ дээрэс нь яг нөгөө зүйлттэй хүртэл байгаад байна шүү дээ зарим тохиолдолд тий. Яг л нэг мугч шиг тий байнга давтамжтай ингээд татаад хахаар уушиг гэмтээс гадна хор тавдар үүсэх маш олон нөхцөл байдлыг үүсгэх юм бэл. Тэгээ одоо сургуулийн орчинд болохоор ямархуу байдалтай хэрэглээд байна вэ гэхээр сая багш маань яриад байна шүү дээ тий. Таазаа хүртэл одоо цоолж нууж ийн гэдэг шиг. Ихэнх сургуулийн хувьд болохоор яг хөглөр нөгөө 0 тий 0-ийн одоо тэр бохирдлыг хийдэг одоо нэг харуут байдаг шүү дээ одоо бид бүхэн мэднэ. Гэтэл тэрний доор нөгөө веб нуугаад байгаа байхгүй. Тэгээд их завсарлагаанаар олдны одоо нөгөө завсарлагааны үе болонгууд хяналт суулраад ирэнгүү тэндээ очиж татдаг. Тэгээ хяналтаар очиод ингээ явангууд хэн татгсан мэдгэдэггүй. Тэгсэн мөртлөө үнэртэй дэдэг, жимс үнэртэй дэдэг, яалч үнэртэй дэдэг ийм асуудал. А нэг бол нөгөө парт байгаад байгаа шүү дээ. Одоо янз янзэл байгаа шүү сургууль болгон өөр харилцаа адилгүй. За маань сургуулийн хувьд бол нэг ийм хар тагтай гэх юм одоо ийм парт түгээмэл байдаг тийм. Тэгэхээр яг хүүхдэр тагийг авж байгаа тэнд нуугаад байгаа байхгүй. Эсвэл одоо ингээд нөгөө завсарлагааны дундуур багш нараас нууж ангидаа хүртэл татах ийм зүйлүүд ингээ ажиглагдаад байна. Тэгээд энэ асуудлыг яг хуу мэдээд тэгээ эцэг эхчүүдэд мэдгэтгэхээр ялгаатай байдлаар хүлээж авах тохиолдол бас байна. Өө тэгснүү багш уучлаарай одоо очиод уулзъя гэж байгаа бол зарим эцэг эхчүүд бол эсрүүцэж байгаа тий. Яг одоо манай хүүхд яг татсан юм уу гэдэг байдлаар тий. Ингээ хүүхдтэй ч буруу өгөхгүйгээр өөрсөндөө ч буруу өгөхгүйгээр манай хүүхд тийм хэрэглэх хүүхд биш шүү дээ. Би хүүхдэд итгэдэг. Та итгэж байгаа бол магадгүй ингээ ирээд уулзаач нөхцөл байдал юм байна гэхээр тэрийг хүлээж авдаггүй. Иймэрхүү бас өөрөг зүйлүүд бас гарч ирээд байгаа. Сургуулийн хувьд. Төвшөө өгшөө ярианаас бодчихлоо. Нөгөө хуучин уламжлалт янжуур тамхиг болохоор ингээд татаад дуусахаар тархинд тамхи татаад дуусчихна гэсэн дохио очдөг юм байна л да. ВП хувьд болохоор тийм татаад дууслаа гэсэн дохио очихгүй учраас байнгын давтамжтай их хэмжээгээр татдаг. Энэ нь нөгөө хүүхдийг тухайн электрон тамхинд донтуулах те никотины үйлчилгээ нь илүү хорууч нараар илэрдэг гэж байгаа байхгүй тий. Манай Баянгол дүүргийн нийгмийн ажилтнууд нийлээд яг Баянголынхоо нийт 23 сургуулийн 2300 гаруй хүүхдүүдээс судалгаа авч үзсэн байхгүй. Тэгэхэд тухайн хүүхдүүдийн маань электрон тамхины хэрэглээ нь бас маш өндөр гарч ирсэн. 4 хүүхд тутмын нэг нь электрон тамхиг ямар нэгэн байдлаар хэрэглэж үзсэн байгаа байхгүй.
Тэгээд электрон тамхи хэрэглэж байгаа хүүхдүүдийн 3 хүүхд тутмын нэг нь ар гэрт нь электрон тамхи юм уу утаа тамхиг хэрэгэлдэг байна гэсэн судалгаа гарч ирж байгаа. Тэнгууд буцаад эцэг их асран хамгаалагчтай томчуудын үлгэр дуурайлал нөлөөлөл хүүхдүүдэд маань яаж илэрч байна вэ гэдэг нь байгаа байхгүй. Тэгээ бидний хийсэн судалгаа болохоор яг нөө шалтгаан нөхцөлийг нь тодруулах. Өсвөр насны хүүхдүүд электрон тамхиг яагаад ингэж хэрэглээд байгаа шалтгааныг тодруулах судалгаа хийсэн байхгүй. Тэнгууд нэг судалгаан дээр болохоор бид нэр ямар дүгнэлт хийсэн бэ гэхээр хүүхдүүдийн сэтгэл зүйн байдалтай илүү холбогдож гарч ирсэн. Хүүхдүүд ямар үед электрон тамхиг илүү ихээр донтож хэрглэж яг энэ тамхинд орж байна вэ гэж судлаад үзэхээр ар гэрийн хараа хяналт суул, хайр халамж дутмаг тийм хүүхдүүд сэтгэл зүйн таагүй байдлаа намжаахын тулд сэтгэл зүйн таагүй тухгүй байдалтай ийм байдалтай байгаа үедээ электрон тамхиг давтамжтайгаар татах ийм асуудал илрээд байгаа байхгүй. Өнөөдөр одоо ингээд эцэг эхчүүд асран хамгаалагч хүртэл гэртээ ах эгч нь хүртэлтэй огт тамхи хэрэглэж болохгүй гэд ярьдаг. За багш нар хүртэл магадгүй одоо тамхи татахгүй шүү хүүхдүүдээ гिचээд өөрсдөө магадгүй гадаа ингээд янжуур тамхи энэ электрон тамхиг хэрэглээд байдаг. За ингээд гэрт нь одоо байнга одоо цахилгаан тамхи ах эгч нь хэрэглэдэг ч юм уу ингээд ээж аав нь хэрэглэдэг янжуур тамхи. Тэгэхээр нөгөө хүүхд бол өөрөө үйлдэл өгөөс илүү үйлдэл маш чухал байдаг. Хэрэглэж болохгүй гэчээ тэр одоо байн хажууд нь хүн хэрэглээд багт ямар ч үсэ одоо хэрэглэх одоо сонирхол төрнө шүү дээ. Одоо нэг хэвлэл мэдээллийг хэрэгсэлч гэсэн аюу нөлөөтэй санагдаад байдаг байхгүй. Та нар одоо нэг уран сайхны кино ч юм уу клип ингээд үзэж яхаар дандаа ингээд сэтгэл санаагаар унсан ч юм уу ийм асуудал тохиолдсон үедээ гаргаж байгаа тэр нэг ийм юмнууд нь зураг авалтууд нь ямар өгөхөр дандаа нэг арх тамхи хэрэгэлсэн арх тамхи хэрэглээд ийм тайвширж байгаа тийм дүр зургууд маш их байдаг шүү дээ кино болгонд л тэнгуут арх тамхитай вепиг татхаараа би тайвшрах юм байна сэтгэл санаа маань дээрдэх юм байна гэсэн ойлголтыг бас таньчаас бас аваад байгаа байхгүй тийм ээ. Гэтэл энэ электрон тамхи чи өөрөө тухайн хүүхдүүдийг ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн тархинд одоо яг нэг тархины хөгжил нь явагдаж байгаанаас шүү дээ. Тэнгууд хүүхдүүдийн тархинд хамгийн хоруу чанараар нөлөөлөд байгаа. Хүүхдүүдийг ууртай болгох, сэтгэл түгших эмгэгтэй анхаарал нь төвлөрөхгүй. Тэгээ энэ анхаарал төвлөрөхгүй байна гэж чинь сурах үйл процессэнд хамгийн саад тутгар болж байгаа шүү дээ. Тэгээ сэтгэл санаагаар унах зэрэг юм маш олон сөрөг илэрлүүд гарч ирээд байгаа байхгүй тийм. Бас нэг яг нөө тархины өрөөсгөл ойлгож байгаа шүү дээ. Электрон тамхинд никотин байхгүй гэдэг. Эцэг эхчүүд хүүхдүүдийн дунд өрөөсөн юм өрөөсгөл ойлголт нэлээд үед байгаа. Сүүлийн үед яг хэвлэл мэдээлэлээр аягүй сэрхий никотин 25% дахин илүү байгаа гэж яриад байгаа боловч хүүхдүүдийн хувьд бол никотин байхгүй. Энэ зөвхөн л тайвшруулах үйлчилгээтэй гэж яваад. Яг үүндээ нөгөө өсвөр насны одоо яг 8 дугаар ангийн хүүхдүүдийн жишээн дээр болохоор дийлхэн хүүхдүүд нь айлын том доороо 3-4 дүүтэй. Тэгээд нөгөө бүх ар гэрээ авч явдаг аав ээжийг оролдог тийм хүүхдүүд байгаа. Тэгээд нөгөө найзуудаа бие биендээ тоогдохын тулд айгуух хэрэгэлдэг юм илээ. Энэ намайг нөгөө чадахгүй юм чинь гээд найзаасаа хүрлээлээсээ гасчих үү тэгээд хүрээлэл дотроо орох гэж нэг ер нь бол чамирхал маягаар нэгнийхээ нүдэнд бол харагдаж татаад байгаа гэж хараад байгаа байхгүй. Тэгээ олдоцсон бас их олдоц аягүй. Өний үед цэвд орох юм том баа. Жиэст орохт ингээл ерөөсөн л өнгө. Олдцоос гадна одоо энэ ч нөгөө яг сургуулийн хажууд тийм ээ. Бага насны бага ангийн гэх юм уу одоо ийм тохиолдолд бас байна. Ахаасаа ч юм авцсан гэдэг юм уу те ингээд 3 4 ангийн хүүхдүүд сонирхоод тэгэхээр тэр өсвөр насны хүүхдүүд мэдээж хуулиараа бол тэр чинь зарж болохгүй шүү дээ. Тэгэхээр тэр чинь нөгөө олж авахын тулд бас ийм нэг дамжлагч гэдэг юм уу үе шат бий болж байгаа үст те. Тэгэхээр ингээд насан туршсан одоо ахыгаа ихчийгээч гэдэг юм уу гуйж те мөнгөний өөртөө олоод тэрийг одоо ингээд гуйж ягаад ингэ дэлгүүрээс авахуулаад те тэрийг татдаг нэг ийм зүйлүүд бас байгаад байгаа. Эсвэл одоо хагчээсээ мэддэхгүй байдлаар авдаг ч гэдэг юм уу те ингэж тэр тамхиг авчираад байгаа асуудлууд байгаа байхгүй. Тэгээ сая багшийн хэлдэг шиг ерөөсөө ягаад электрон тамхи татаад байна гэхэлэр яг ингээд сэтгэл санаагаар унаад магадгүй ингээд татчих байгаа боловч нөгөө талдаа нөгөө найз нөхдийн хүрээл нөлөө байгаа байхгүй те. Яг л тэр хүрээл дунд электрон тамхи татчих байгаа бол магадгүй зарим нэг тохиолдолд гоё харагдаж байгаа юм шиг өөрсдөө бодоод байгаа байхгүй те. Тэр нэг найз охиндоо таалагдахын тулд тамхи татчих юм бол одоо энэ хүүхдүүдийн хувьд нэг ийм том хүн болох юмсан гэдэг нэг иймэрхүү айгүй хурдан бидний хувьд ч байсан л та те. Хурдан том болох юмсан гэдэг нэг юм үнцэг байгаад идэг шүү дээ. Яг тэрнтэй нөгөө ороод тамхил татаад ингээд харагдах юм бол их л гоё харагдаад том хүн болцсон юм шиг мэдрэмж аваад идэг те. Тэр чинь болохоор өөрөө яг энэ электрон тамхи чи хэрэглээч гэдэг нэг ийм зүйлийг л хүүхдүүдэд сурталчлаад байгаа зүйл байгаад байгаа шүү гоо. Тэгээ дээрээс нь бас энэ олон нийтийн хэрэгслэр инфлюенсер гэж яриад байгаа шүү дээ. Те. Энэ нэг электрон тамхиг би бол ганц нэг сурчлагаа харсан. Яг электрон тамхиг сурталчилж байгаа
үр яг тийм хэлбэр зүгнүүд Ил байгаа болон далд байхгүй. Яг хэлбэр те ингээд зүгээр санамсаргүй юм шиг. сорж байгаа те тэр хүний хэрэглээ юм шиг мөртлөө магадгүй тэр шүтдэг дуучин ч гэдэг юм уу олонний танилцгүй тэрний те энийг утаа гаргаад ингэнгүүтэл тэр хүүхдүүд те ямар гоё харагдаж байна гэдэг бас тэр хүний үзэмж байгаа даа шүү дээ. Тэгээд тэр байдлаар нөгөө хүүхдүүд хэрэглэх сэдвийн нөгөө. Манай бас нийгмийн ажилтан ярьж ирсэн шүү дээ. Өөрөө ингээд нөгөө хурааж хүүхдүүдээс авсан тамхиг ингээд цаасна хийгээд төр хадгалсан байсан баг. Тэгээ нөгөө сарын дараа үтсэн чинь мөөгөн зөртсөн тэр нь ингээд тэгэхээр тэр ямар одоо бас хортой вэ гэдгийг бас гарч ирж байгаа байхгүй мөөгөн зөртсөн хоёр. Тэгээ тэрийг ингээд задлаад үзүүлж байгаа байхгүй ийм болсон байсан ингээд. Тэгээ цаашлаад бас энэ электрон тамхи, цахилгаан тамхиар дамжуулж шингэн энэ одоо мансууруулах зүйл юм хэрэглэх юм бас Донтолт гарч ирж байгаа асуудлууд кейсүүд ч гэсэн гарч үүсээд шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол би зөвхөн юм тэр тусмаа манай боловсролын салбарын энэ дээр бол аль болох маш их анхаарч хоригдж эхэлж байгаа. Одоо ингээд энэ электрон тамхины чинь хортой чанар одоо илэрхгүйгээр тий 50 60 жилийн дараа билүү бас нэг тийм тоо үзүүлэлт байсан тий дараа нь буюу тэр нөгөө суур өвчлөл нь дараа нь илэрч хүүхдүүд тэр хүний одоо бие организмд илэрдэг гэх тий одоо бол магадгүй яг ноцтой ингээд зүйл илэрхгүй ч гэсэн энэ чинь нөгөө уушигтай холбоотой амьсгалын замтай холбоотой энэ өвчлөлийг маш ихээр үүсгэх гэдгийг л бид нар урдчлан харж одоо л энийг дастан цогцоо шийдэх нь хамгийн хүрдүүнтэй. Хүүхдүүдтэй ингээ уулзаад ярилцж яхаар яг электрон тамхи татаад ингээд асуудал үүсгээд нийгмийн ажилтнтай уулзж байгаа байхгүй. Тэгээд уулзахаар ээж аавд мань битгий хэлээч гэдэг байхгүй байхгүй. Тэгээд би болохоор багш нартайгаа ангийнхан багштай ингээд гуруулаа уулзсан шүү дээ. За хүүхд ингээд хорц зуршилт автаад тодорхой хэмжээгээр хугацаа ингээд өнгөрсөн байгааг ингээд бид нар мэдэхгүй те. Тэгэхээр мэдсэн даруйд бид нэр эцэг ихт нь мэдэгдэх үүрэгтэй. Яагаад гэвэл те за нэг удаа уучлч юм энэ энэ удаа хэлэхгүй дараагийн удаа ингүүл хэлнэ шүү гэхээр цаг алднаа да дараа нь эцэгчүүд яадаг вэ тухайн үед нь надад хэлэхгүй яасан бэ гэдгийг яригддаг байхгүй. Тэг яг ингээд судалгаа бидний авсан судалгаан дээр болохоор эцэгчүүдийн 35% нь хүүхдээ энэ электрон тамхи буюу утаа тамхи татдгийг мэдж байна гэсэн судалгаа гарч ирсэн. 35%. Тэг 35%. Тэгээд мэдж байгаа боловч яаж арга хэмжээ авах вэ? Яаж хүүхдээ болиулах вэ гэдгийг бас мэддэггүй юм билээ ээж аваад. Тий. Тэгээ өөртөө бас хажуудных нэг хорц зуршлаа хэрэгэлсээр л зүгээр бойл гэдэг үгээр л хоригддаг боловч үйлдэл нь эсрэгээрээ байгаад байдаг тий. Тэгэхээр юмнууд ягаад хүүхд нуудаг вэ гэхээр та загнаад байна. Та илүү хүчрхийллийн шинжтэй одоо үйлдэл гаргаад байна. Тийм учраас хүүхд аливаа юмыг нууж эхэлдэг. Юм болгон дээр таны нөлөөлөл магадгүй тэр хүүхдэд чинь нөлөөлсөн байна. Хаалт тавиад байгаа хүүхдүүдэд дэлбэрлэгүүл шийдэж тий асуудал. Эцэгчүүдэд болохоор би одоо шинэ ингээд яг ийм асуудлаар дуудагдаад ирсэн эцэгчүүдэд юу гэж зөвлөдөг вэ гэхээр хамгийн эхлээд хүүхдтэй айлгах биш. Хүүхдтэйгээ 50 ярилцаач ээ. Яагаад энийг хэрэгэлсэн те хизэнээс хэрэгжилж эхэлсэй гэдгийг 50 байлгаж бид нэр үнэн зөв мэдээлэл авна шүү дээ те. Тэгээ хамгийн гол хүүхдтэйгээ юм итгэлтэй харилцаа төрүүлэх нь чухал байхгүй. Нэг донтол дараагийн донтолтыг төрүүлдэг те. Одоо веб сонирхож байна. Вебэнд донтлоо. Дараагийнх нь донтолт юу байхыг таашгүй байхгүй юу? Маш олон төрлийн донтолтууд байгаа учраас тэгэхээр хүүхдтэйгээ итгэлтэй ийм айц төгшөргүй харилцаа үүсгэх. Тэгээ эцэгчүүд нөгөө л өөрсдөө үлгэрлэх гэдэг юм л маш их чухал байна гэдэг талаас нь эцэгчүүдтэй зөвлөгөө өгж ажилладаг. Яг хөө зарим ундаг ээж аваад бол байгаа л та. Мөнгөөр дутаасангүй, хоолоор дутаасангүй авъя гэсэн нь аваад өглөө. Юу дутаад байгаа энэ хүүхдэд гэдэг. Яг үнэндээ тэр хүүхдүүд чинь нөгөө нэг сэтгэл зүйн хэрэгцээ гэж байна. Хэрэгцээ юм аа. Аюул тутмаг гэдэг. Тэр ээж аавыг, тэр багшийг, тэр найзыг өөртөө татах гэж эдгээрийг ер нь бол хэрэглээд байгаа байхгүй хүүхдүүд маань. Ерөөсөө эцэг асран хамгаалагч болон сургуулийн зорилго бол нэг штэ тий. Тэг хүүхдийн төлөө байхгүй тэр эцэг их бол хүүхдээ босролтой эрдэм мэдлэгтэй хамгийн гол нь суур тэр төлөвшлэн сайн хүүхдтэй болъё гэж бүхэн хүсэж байгаа штэ. А сургууль бол нөгөө талдаа болохоор бас л сайн суралцагчийг төгсгөөд гаргая тий. Сайн иргэний бэлтий гэдэг нэг л зорилго байхгүй. Тэгэхээр энэ дээр би юу уриалах гэдэг нь гэхээр эцэг эхчүүд ингээд одоо сүүлийн үед сургуульд нэг магадгүй асуудал гарахаар тий. Сургууль багш нь юу хийж ийсэн тий. Нийгмийн ажилт нь яаж ийсэн гэдэг нэг юм ус гарч ирээд байдаг. Гэтэл бидэртээ ирээ зүгээр хамтарч л ажиллаж гэдэг нөхцөл байдал байхгүй юу? Яагаад гэвэл тэр хүүхдийг эргэн тойронд нь буюу хамгийн ойрхон байгаа хүмүүс нь бид нар байхгүй. Гэр бүлийн орчинд эцэг эхчүүд нь ойрхон байна. Сургуулийн орчинд ангууд ирсэн багш нийгмийн ажилтны хүрээлэл нь ойрхон байна. Тэгэхээр тэр хүүхдийг аливаа асуудлаас хэн сэргийлэх вэ гэхээр энд байгаа бид бүхэн сэргийлж хамтын ажиллагаал чухал байхгүй. Тэгэхээр энэ дээр хамтарч ажиллах хэрэгтэй гэж нэгт миний үнцэг. Хоёрт болохоор тэр сургуулийн орчинд хүүхдийн оролцооны буюу хүүхдтэй нөлөөлөх тий хүүхдийн оролцооны байгууллагууд байгаа. Тэгэхээр энэ байгууллагуудаар дамжуулаад энэ одоо ганцхан электрон тамхи гэхгүй тэнгийн дээрлэхэлтгээ тий энэ ажлуудыг хүүхдүүд өөрсдөө ингээд бүлэг үүсгээд одоо сургууль дээр ч юм бол тэр чигтээ сонирхлын бүлгүүд байгаа шүү дээ.
Тэ? Маш олон сонирхлын бүлгүүд байгаа байхгүй. Магадгүй одоо нөгөө нэг цахим тоглоомоор хамтдаа тоглодог сонирхлын бүлэг байна те. За спорт заалан тоглох сонирхолтой бүлэг байна те. Зураг сонирхолтой бүлэг байна. Бүр магадгүй сөргөөр бол электрон тамхи татдаг бүлэгч үүссэн л авч байгаа байхгүй. Тэр бүлэг яг уу гэхээр тэр бүлгийг магадгүй анги удирдсан багш нийгмийн ажилтан за тэр сургууль дээр байгаа багш нараас илүү тэр бүлгийг хэн мэддэг вэ гэхээр дотор нь байгаа хүүхдүүд өөрсдөө мэддэг. Тэ? Сайн мэддэг, хамгийн сайн мэддэг нь хүүхдүүд өөрсдөө шүү дээ. Яг ингээл тулаад асуудаг байхгүй. За танаа ингээд электрон тамхи хэрэглэж байгаа тэр хин байна гэд хүүхдийн итгэлийг олох замаар асуунгууд хүүхдүүд ямар ч хүлтүүрэг хэлдэг байхгүй. Тэр тэгж хэрэглээ явж исэн багшаа. Тэгэхээр хамгийн сайн мэдээлэгч буюу мэдж байгаа хүүхдүүд хүмүүс нь өөрсдөө л хүүхдүүд байдаг. Тэгэхээр хүүхдийг хүүхдээр нь дамжуулаад тодорхой хэмжээнд бид нар энэ сөрөг одоо гарч байгаа үр дагаврыг арилгах чиглэлд ажиллах юм бол илүү гэж миний хувьд бол хараад байгаа. Одоо жишээ нь яг сургуулийн боловсролын салбарын хүмүүс юм чинь те сургуулийн хувьд жишээ нь яг шаардлагатай вэ гэхээр одоо хүүхдүүдтэй бид нар тодорхой хэмжээгээр нөлөөллийн ажил хийдэг ч гэсэн эрүүл мэндийн боловсролыг дахиад тасралтгүй илүү далаацтай, илүү үр дүнтэй, илүү хүртээмжтэйгээр өгөх шаардлагатай. Англи ярьсан багшийн хувьд бас нөгөө мэрэгжлийн багшийн хувьд болохоор биологийн хичээлээр болохоор амьсгалын эрхтэн тогтолцоо гэсэн бүлэг сэдвээр энэ хичээл маань бас тусгагдаад ороод ирж байгаа юм. Эрүүл мэндийн хичээлээр болохоор хорт зуршил болон сэтгцийн эрүүл мэнд гээд 6 том бүлгийг 2 бүлэгт нь бол яг энийг дагнаад хүүхдийн ур бохимдлоо эрхэн яах вэ, стрессээ яаж тайлах вэ, эргээр яах вэ, хорт зуршил яаж хэрэглэхгүй байх вэ гэдэг нөлөөллийн ажлууд уул нь бол айгүйх явагддаг. Тэгээд ер нь бол нөгөө эцэг эхчүүд маань нөгөө хүүхдүүдтэйгээ айгүй ойр татна байгаасай л гэж би хүсдэг юм. Өөрөө 4 хүүхэдтэй, төмний 54 хүүхэдтэй ингээд 58 хүүхэдтэй байхгүй. Тэгээ ер нь хараад хахад хүүхдүүд жоохон нөгөө ярилцахыг багш нарыг ч гэсэн нөгөө нэг төвшин дээрээд ярилцаасаа гэдгийг бол айгүй хүсдэг. Тэгэхээр нөгөө яг нөлөөллийн ажил явуулаад нөгөө эцэг их багш чинь ингээд алтан гурвалж байна шүү дээ. Тэгэхээр нөгөө эцэг их маань багшаа ойлгоод хүүхдээ ойлгоод аль талаагаа ингээд Цэгийн шиг ойлголцол аягүй чухал болов уу гэж боддог. Зөв. Энэ тамхины хяналтын тухай хууль одоо нэмэлт өөрчлөлт орох гэж байна шүү дээ. Энэ дээр би аягүй өндөр хүлээлттэй байгаа тоххой. Одоо хүүхдүүдийн маань яг энэ зүйлд татаад байгаа нэг зүйл нь тэр өнөр амт байгаа байхгүй. Тэнгууд амт өнрийг хязгаарлах юм заалт орж байгаа юм билээ. Тэгэхээр нэг гой өнөрэнд нь амтанд нь тэр жимсний амтанд нь татагдаж тэрэнд нэг анх орж байгаа хүүхдүүд маань энэ маань тийм амт өнөргүй болчоор татагдах байдал нь нэгдүгээрт багасах болов гэж боддог. Хоёрдугаарт нэг татварт нь өөрчлөлт гарна. Тэнгууд үнэн өсгөр хүүхдүүд маань талах шиг те чихэр боов шиг ингээд шууд зоргоороо кармантах мөнгөөрөө худалдаад авах боломж нь багасаад ирэхээр бас нэг хүртээмж нь багасах болов гэж хараад байгаа байхгүй. Хор багтай юм аа. Тэ тийм л нэг юм мэдээллийг анханасаа ерөнхийдөө тэгээд нэг хэсэг явцсан байхгүй тэ эн чинь хор багтай эн чинь 50-наас гаргадаг зүйл. Тий, асуудал байхгүй эн чинь хоргүй гэдэг мэдээллийг эхэндээ нөгөө маркетинг гэдэг юм одоо тэрийгэ бодоод мэдээлэл ингэж өгснөөс болоод яг хүүхдүүд чинь нөгөө шүүлтүргүүгээр маш ихээр орсон тий. Тэгээд эренгүүд нөгөө хортой гэдэг зүйлээ чи одоо нийгэм даяараа ингэдэж шít. Энд чинь маш хортой юм билий гэдэг ингэнгүүт нэгэнт одоо нэг хүүхдүүд хэрэглээд үтцсэн учраас бид нар нөгөө араас нь ингэж яваад байгаа байхгүй тий. Одоо хортой болоо гэдэг ийм зүйл. Урд нь ингэдэг байсан шít. Одоо та нар манарч гэсэн нэг 10 жилийн хүүхд байхдаа нэг сонирхол нэг тамхи татаж үзэн шít. Хэмжүүр. Тэнгуут тэр тамхич яах нь үнэртэй. Тэгээд нэг шүдэнц мүдэнцтэй асаагуур ч юм уу ямар нэгэн байдлаар баригддаг байсан бол одоо эн чинь хэлбэр дүрснээ өөрчлөгдсөн. Тийм үнэр танар нь тийм тамхи гэж мэддэгтэргүй те. Одоо шинийг өөрөө нэг хүүхдүүд тамхи татсан байлаа гэхэд агарч болгоч цацсан ч юм уу те. Яатсан ингээд тодорхойгүй. Ийм болохоор нэг эцэгчүүд маань тэрийг олж илрүүлэх мэдэх байдал нь бас багасчаад байгаа юм шиг байна те. Тийм эн чинь нөгөө ийм хурц үнэр те. Одоо ингээд мэддэгдэх юм шинж тэмдэг. Манай өвөөч гэж юм уу тамхи татдаг хүмүүс чинь те нөгөө ийм одоо жишээлбэл энэ гарын одоо энэ хэсэг ингээд шарлансан байдаг байсан шүү дээ. Одоо тийм нөгөө бортхон тамхи буюу те нөгөө утаа тамхи татдаг гууд ингээд тэгээ шүдэн шарлан тэр чинь бас ингээд айгүй нөлөөтэй шүү дээ те. Тийм нэг ийм үнэр те үнэртэй байдаг те ингээд ийм яалчгүй нэг үнэртэй. Одоо энд чинь болохоор ерөөсөө тийм зүйл нь ажиглахдаггүй байхгүй тий. Тэгэхээр бид нар яг үгээр тэрийг нөгөө ингэж одоо заавал тий одоо нэг барьж авах гал тий. Одоо би бол тэгж боддог байхгүй тий. Яг нийгмийн ажилтан гэдэг хүн бол тэр нэг юм электрон тамхиг хүүхдийн керманс авч иж би ажилласаа хийж байгаа юм шиг биш байхгүй тий. Ерөөсөө тий хураахан ч одоо ингээд энэ өрөөнд бол зөндөө байдаг ингээд за хэлээд дээ шүү дээ ингээд яг өрөөнд удахаар өрөө хүртэл юм үнэртэй болт юм лээ. Тэгээ би нүхтэй авцсанд одоо түгээмэл байдаг зүйл шүү дээ. Авцанд ингээд ороогоол ингээл тавьдаг байхгүй. Тэнгүүд өрөөнд яг тэр нэг шүүгүүнээс хүртэл юм үнэр ингээд гараад байгаа. Тэгэхээр эн чинь өөрөө ямар хортой. Тэгэхээр миний хувьд бол нөгөө юм энийг л барьчвал би ажилласаа хийж ийн биш. Энийг хэрэглэхгүй байх нь л одоо магадгүй миний буюу энэ сургуульд ажиллаж байгаа энэ бидний ажлыг хүртэн. Ер нь одоо энэ худалдан борлуулж байгаа хүмүүс хүртэл маань бас та бүхэн маань аль болох хүүхд насны хүрээгүй хүүхд бити одоо борлуулаач тийм ээ.
Та насанд хүрээгүй хүүхдийг харж ивэл та аль болох зарахгүй байх тал дээр анхаараач. Тэг ирээдүйд бас энэ Монгол эрүүл иргэнийг бас бэлтгэхтээс та ч гэсэн хөв нэмэр оруулаач гэдгийг л уриалмаар санагдаж байна. Сургуулийн орчинд бол янз янз зарал тий энэ ч олж авч байгаа нэг электрон тамхиг бол шууд баригдаж जैन 0-д татж байгаа ч гэдэг юм уу те ингээд янз янзаар л тэгээд нэг хүүхдүүд орж ирдэг байхгүй орж ирээд хариуцлагын асуудал яригдаж эхлэх нь шүү дээ. За чи яагаад энэ тамхиг татсан те хаанаас олж авсан гэдэг. Одоо бид нар бол хэлдэг хаанаас авсан. Тий ингээд мөнгөө хаанаас авсан. Тий одоо ингээд эхэлж байгаа байхгүй чинь те бас нэг жижигхэн хэрэг бүртгэд багийн баг ингээд хийж байгаа байхгүй энэ чинь тэгэн шүү дээ. Тэрнээс за энэ чи авлаа одоо яв ахид татахгүй шүү гэх юм бол энэний цаана ахаад олон хүүхдүүдэд энэ чинь нөлөөлж байгаа учраас заавал тий үр дагаврын шалтгаан нөхцөлийг тодруулах шаардлагатай. Тэгээд ингээд асуугаад ирэхээр яг нөгөө ийм би тийм хугацаанаас эхэлж татаж эхэлсэн юм а гэж хүүхдүүд ихэнхдээ бол хариулахгүй. Би тэр найзаасаа олж авсан тий. Эсвэл ингээд гудамжинд явж исэн чинь хөвтчихсэн ингээд хүүхдүүд өөрсдөө худлаа ярьж эхэлдэг байхгүй тий. Үннээ шууд хэлэхгүй. Тэгэхээр үннийг хэлүүлэхийн тулд яах ёстой вэ гэхлээр тодорхой хэмжээнд тий яг чин сэтгэлээсээ жоохон итгэл өгөөд тий яг ингээд асуучих юм бол учир шалтгааныг тайлбарлаад энэ чамд хэрэггүй шүү дээ мөнхөө. Яг яагаад энийг олж авсан тий? Хинээс олж авсан? Чи энийг л хэлчих ингээ олон хүүхдүүд татна гэдгээр хүүхдүүд итгээд хэлдэг байхгүй тий. Би одоо ингээ дунд ангийнхаа хүүхдүүдтэй жишээ нь яг вебтний асуудал гаргасан нөхдүүдтэй ингээ бөөндөршөд уулзчих байхгүй. Тэгэнгუთ яг анх удаа татсан ингээ шохооргоо татцсан хүүхдүүд тэрэндээ амар цочирдож гэмшиж хүлээж авчих байхгүй. Багшаа би дахиж өстэй ингэхгүй манай секцийн багшд битгий хэлээч тэгвэл намайг тэмцээнд оруулахгүй ч гэж ашиг юм хөөхөн бүр яг үнэ сэтгэлээсээ гэмшээд байгаа. Тэгээ яг тэрэн дотроосоо за би ингээд дахиж үнэхээр татахгүй байж ч гэсэн би өөртөө итгэлгүй байна багшаа. Би нэг дахиад татаж магадгүй өөртөө итгэлгүй байна гэж байгаа хүүхдүүд байна уу гэд тийм хүүхдүүдийн тусад нь би жишээ нь ялгаад өчтдөг байхгүй. Тэнгүү тийм хүүхдүүд бас үнэ хэл. Багшаа би нэрээ дахиад үнэхээр татахгүй гэж амлаж чадахгүй нэ. Ягаад гэвэл би ингээд ийм хугацаанд татаж байгаа гэд бас үнэ хэлнэ. Тэнгүү тийм хүүхдүүдэд тусад нь яах нь анх удаа татаад ингээд зөрчил гаргаа ороод ирж байгаа хүүхдүүд ингээд ярен тустай болчих нь шүү дээ. Тэгэнгүүт одоо жишээ нь би сургууль дээрээ ийм хүүхдүүдэд яаж ижилдэг вэ гэхээр яг ингээд электрон тамхи юм ингээд тамхины гаргах зан үлийн өөрчлөх үйлчлэгээ гэдэг бол маш урт хугацааны мэрэгжлийн ур чадвар шаардна. Тэгээд эн чинь өөрөө бас шинэ төрлийн асуудал. Бидний мэдлэг ур чадвар ч гэсэн яах вүлээ, хинээс зөвлөгөө авах уу, хаашаа хандуулах уу гэд бас эрэл сурал болж байгаа байхгүй. Зуршил болчихж штэ. Муу зуршил гэж яриад байдаг хүүхдүүдтэй. Донтцсон тий. Тэгэхээр тэр одоо зуршлыг арилгахын тулд мэдээж нийгмийн ажлын мэрэгжлийн үйлчлэгээ хэрэгтэй. Багш нарын бас энэ хамтын ажиллагаа чухал байгаа дээ. За байн цагаа хараад бас хичээлийнхэн цаг болж ах шиг байна тий. За баярлалаа. Тэгээд ер нь ойр ойрхон уулзаад бас арга туршлагаа сайн хуваалцж байгаа юм тий. Тий, ингэж бид нар чинь нөгөө тий. Бас өөр аргууд бас гарч ирж байгаа байхгүй юу? Яаж ажиллах уу гэдэг арга барилын хүртэл олсон тий. Шийдлүүд гарч ирээд шүү дээ.